Солонгос улсын нийслэл Сөүлтөд 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир төлөвлөгч Бат. Хөтлөгч Чанцалтуулан ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа нэвтрүүлгийн эхэнд өнөөдөр хүрэх мэдээллийн товчийг танилцуулъя. За та бүхэнд өнөөдөр коронавирусын халдварын тохиолдолон Солонгос сүүлийн үед олонний анхаарлыг татаад байгаа гэмт хэрэгтнүүд байгаа. За энэ хэрэгтнүүдийн талаар мэдээллийн дэлгэрэнгүй хүрэхээр бэлдсэн байна. За мөн сүүжүүтэй холбоотой сүүжүүний градус бас хэрхэн буурсан талаарх постыг хүрэхээр бэлдсэн байгаа. За өнөөдрийн онцлог бичлэгийн хувьд Солонгос улс устж үгүй болох гэж байгаа юу гэсэн нэг юм сонирхолтой бичлэг байсан. Тэгээ энэ бичлэгийг танилцуулахаар бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд бас нэг судалгааны газраас корона биднэрт ямархуу шинэ зүйлийг өгсөн бэ гэдэг юм судалгааг бол Солонгос хүмүүс болон гадаад хүмүүстээр харьцуулсан юм бас судалгаа хийсэн байна. Энэний дүнг бол танилцуулсан байна. За онцлог постын хувьд Монгол морьд 2 солонгосын дайнд гэсэн юм бас постыг бол онцлог өргөх болно. За тэгэхээр эхлээд цагаар мэдээлэл хүргэе. Чэжүүд 12 хэмтэй, цэлмэг бусаанд 14 хэмтэй цэлмэг байгаа юм байна. За тэгэхээр яг одоо сүүл нэмэх 9 эмийн дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 16, шөнөдөө нэмэх 3 эмийн дулаан, өвөлгүүд цэлмэг байгаа юм байна. Үргэлжлүүлэн та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан шаар бүгд найрамд Солонгос улсын вон 2.47 мөнгө, бэлнээр авах нь 2.33, бэлэн басаар авах нь 2.41, зарах нь 2.65 байгаа юм байна. За тэгэхээр вооны ханш бас баг зэрэг өссөн харагдаж байна. Та тэгэхээр нэвтрүүлгийн хэн санаа уулздаг байгаа. Чимбахаар маань болон сонсогч нараар маань бас сонь сайхан юу байна да? За тэгээд надаас гадна хамгийн гол нь сонсогч нараас сонь сайхныг асуух гэж бит хоёр бас бие биенээсээ сонь сайхнаа ярилцдаг юм байгаа шүү. Тэр бол нэг сонирхолтой байхгүй. Өчигдөр яах юм ажлаа дараад нэг манай сургуулийн төгсөгчдийн нэмцэн зохион байгуулж байгаа. Ажлаа дараад төрлөх сургууль дээр бас олон жилийн дараа очсон. Тэгээд чухад явж явах замдаа цагдаа зогсоогоод тэгээд яасан юм бол гэсэн чинь нэг талын гэрэлжин асахгүй байна гэд. Жохон мас байгаад исэн юм аа. Тэгээд тэгэхээр умааслаад түр унтарсан бахтаа гэдэг нэг гэрлээ жоох хөдөлгөж яваад гэсэн чинь за тэгээ болгоомжтой яваараа 20 мянгаар таргасан шүү гэдэг юу гэжсэн торгуулийн хооц өгжсэн. Тэгээд буцахтаа сургууль дээр очичоод тэгээ буцахтаа харин хүн гар өрхөөр нь аваад тэгээ зайсангаас амгалан үрээд тэгээ буцаад нэг 20 мянгаыг олцсон. Тэгвч тэрээр нэг юуны хасахтай нэмэгтэй тэрийг балансаа тэнцүүлээд тэгээд гэртээ харьсан байдаг. Тэгээ гол нь яг сургууль дээр маш олон жилийн дараа очсон. Гоё оюутан байсан үе санагдаад сайхан байсан. Тэгээд одохгүй бас эх 7 хоногт нэг тэмцээд тэрнийхээ амийг шөнө 12 хүртэл ярилцаад тэгэхэд харьсан байгаа. Надаар нэг иймэрхүү сонь сайхан байна. Чамаар сонь сайхан юу вэ? Сонсогч нараа маань сонь сайхнаа хуваалцаарай. Надаар сонь сайхан гэх юм бол жоох өстэй холбоотой асуудлууд үргэлжлээд байна. Өнгөрсөн 7 хоногт төсөөс суулсан чинь нөгөө шатлахтай миний үсийг айгу сонин шатлалцсан. Би тэгтээ уг шатлуулъя гэж бодоогүй. Үсээ ургуулж исэн л та уг нь анхандаа. Тэгээ нэг 2-3 см хичээ ингээд салаалцсан байгаа болохоор тайруулъя гэсэн чинь өө чиний үс ч гэсэн ямар амар юм бэ миний дөө гээл. Тэгэхээр би яана чи яаз юм бэ? Наач юусоо ингээд шатлахгүй л юус ямар ч арга байхгүй нэ. За тэгтээ миний энэ урт ус бол богиносохгүй шүү дээ. Тэг гэсэн чи ямар ч тийм байхгүй гэд. Тэгэл би өсчөнд ороод гараад ирсэн чинь нэг л сонирм 20-тоо ороод 50-таа гарч ирсэн болсон. Тэгээд тэр үс айгу сонирн болоод 2-3 хоног тэр байдалтайгаа ерөөс болдгоо нэг л сон тусдаа өснүүд байгаа. Тэг өнөөдөр өглөө дахиад өс чи ороод үсээ дахиад болоод дахиад богиносгоод одоо нөгөө ургуулна гэсэн зорилгоосоо нэг жоохон дайлыгаал нэг жоохон үсний асуудалтай л ойрд явж. Би бас өчтөр бас юу ихч надтай цог хөтлөөд байгааг харж ирсэн. Яа. Өнөөдөр шатлалаа буцаа гайгүй болсон тийм. Буцаад 20 лугаа ирлээ. Тэгвэл 50 дээр очиж байна. За нэг иймэрхүү сонь сайхантай байлаа. Тэгээд жоохон яах вэ тэгээд ургачих юм чинь гайгүй хэлгэнэ гэж бодоод өөдрөг л байх гэж хичээж байна. За тэгэхээр нэвтрүүлгийнхэнд бас ковидын тохиолдлыг танилцуулдаг байгаа. Өнөөдөр бүгдээрээ Солонгос улсад коронавирусын халдварын 224,820 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. За миний онцлог мэдээлэл бол баг зэрэг жоохон бараан мэдээлэл үүж магадгүй. Гэхдээ ялцчгүй Солонгосын нийгэмд ер нь бол мэдээ телевизийн сувгийг солих болгонд энэ мэдээлэл за дээрэс нь би өнөөдөр бараг 4-5 сайт руу орж мэдээлэл шүүсэн. Тэгээ тэрэн дээр бас хамгийн эрэлттэй мэдээлэл буюу нөгөө гол мэдээлэл байдаг шүү дээ. Гол мэдээлэл дээр хүртэл энэ мэдээлэл маань орсон байсан. За тэгэхээр солонгосчуудыг шуугуулж байгаа гэмт хэрэгтнүүд гэсэн ийм мэдээлэл байна. За өнгөрч 2019 оны 6 сарын 30-ны өдөр Кёнгидо Капёнгунд ийм гэмт хэрэг гарсан байгаа. За нэг
залуу амнасаа алдсан хэрэг гарсан. За тэгээд энэ залуугийн хувьд гэх юм бол их нэртэйгээ болон их нэрхээ найзуудтай хамт ингээд аялж явж байгаад тэгээд харамсалгаар усанд живж амнасаа алдсан байдаг юм байна. Гэтэл яг энэ хэрэг маань амнасаа тэгээд бас алдах биш гадны нөлөөтэйгээр бас амнасаа алдсан гэсэн ийм мэдээлэл болж хувраад байгаа юм байна л да. За их нэрхээ нь болохоор юу инхэ гэдэг бүсгүй харин энэ бүсгүй маань нөхрөөсөө гадна өөр уулздаг хүнтэй байсан. Тэр нь болохоор юун саньяв гэдэг нь болохоор юу юм бэ лээ шүү нөхөр юм бэ лээ. Түүнээс гадна бас нэг уулздаг хүнтэйгээ ингээд явж байгаад тэгээ нөхрийнхөө амь насанд хүрсэн гэж одоо сэрдэгдээд за тэгээ Солонгост бол албан ёсоор энэ хоёр хэкэм тэрэгтний зургийг телевиз болон бүх газруудад ингээд нааж тарааж байгаа юм байна л да. Тэгээ энэ хүмүүс маань гэмт хэрэг үйлдээд тэгээ яг нэг шалгагдчих явах явцдаа зүхтцсан. Тэгээ одоогийн байдлаар олдог бас нэлээд хугацаа болж байгаа юм байна. За тэгээд нөхрөө амь насаа алдсныхан дараа 11 сард нөхрийнхөө амь насны даатгалын мөнгийг авах гэж залхих гэж оролцсон юм байлаа. Тэгээ нийт нөхөртөөгөө сууснаас дараа одоо нэг 5 сарын дараа 4 даатгал бүртгүүлсэн юм байна л да нөхрийнхөө амь насыг даатгуулад. Тэгээ нөхөр нь сар болгон 700 мянган воныг бол энэ өөрийнхөө амь насны даатгалд бол өгдөг байсан. Тэгээд энэ одоо нөхөр нь асуурснаас хойш бүсгүй 800 сая гаруй воныг бол авах боломжтой болсон юм байна л да. Гэтэл яг нөгөө даатгалын газар мэдэгдсэн чинь яагаад тэ энэ хүн ингээд бүр 4 даатгал амнасны даатгуулсан. За дээрэс нь энэ бүсгүй бас яагаад ингээд амнасаа алдаад удаагүй байхад нь ингээд мөнгө авах гээд хэмжлээд байгаа гэдэг нь тухайн даатгалын газраас сэрдээ. Тэгээд яг мөнгө бол өгөөгүй юм байлаа. Тэгээ энэ бүсгүй өөрөө надад ингээд миний нөхрийн даатгалын мөнгө өгөхгүй байна гэд Солонгосын нэг нэлээд алдартай шоу нэвтрүүлэг байдаг да. Кэгоши айгуу шивта гэд Солонгосын нийгэмд болж байгаа юм алдартай гэмт хэргүүдийн талаар эсвэл яг одоо шийдвэр нь гараагүй ч гэдэг юм уу тийм гэмт хэргүүдийн талаар судлаад тэгээ танилцуулдаг юм нэвтрүүлэг байдаг. Тэгээ нэвтрүүлэг дээр өөрөө би одоо ингээд нөхрөө харамсалтайгаар алдсан юм хохирогч байна. Гэтэл ингээд надад нөхрийн даатгалын мөнгөийг өгөхгүй байна гэх мэтчлэн ингээд мэдээлэл бол өгсөн. За гэтэл нөгөө энэ яг нэвтрүүлгээс нь болохоор судлаад харин ч эсэргээр нэмэгтэй тэгээ нэхнэр нэг л биш байна гэд. Тэгээ нэвтрүүлэг болохоор цацагдаад тэгээд тухайн үед бол цацагдсан үедээ яг одоо харамсалтай хэрэг байна гэж байсан бол одоо ингээд хүмүүс бас тэр мэдээллийг нь хараа цагдаагаас ч гэсэн шалгаад тэгээд энэ гэмт хэргийг нөхөр нь болон за өөр бас эхнэр нь болон тэгээд тэр өөр бас хүнтэй одоо нууц амраа гэх юм те бас байсан юм байлээ. Тэгээд энэ хоёр хүн үлдсэн байна гэд шалгагдчихж байгаа юм байлээ. Тэгээд бас нэлээд амар юм байлээ. Ягаад энэ хэрэг бас хүмүүсийн анхаарлаа татаад байна вэ гэхээр нөхрийнхөө бас амь насанд хүрэх гэж 3 удаагийн ордлого хийсэн юм байдаг юм байна. Эхнийх нь удаа болохоор бас хортой юм хоолох гэж 2019 онд оролцсон. Тэгээд дараа нь болохоор загсанд явж байхад бас усанд түлхсэн ба. Яг гуравт нь болохоор яг ингээд бас найзуудтайгаа явж байгаад тэгээд өдөөс хойш 20 цагийн үед бас юм одоо усны одоо үсрэлт гэх юм уу те бас ийм устай холбоотой тэгээд амнасаа алдсан. За тэгээ энэ хэрэг бол Солонгост одоо яг жинхэнэ нийгмийг одоо зочирдуулаад байгаа. Дээрэс нь гэмт хэрэгтнүүд нь өөрсдөө зүхтцсан олдоогүй байгаа учраас гээд хүмүүсийн зургийг ч гэсэн ил цацаад хайж байгаа юм байна. Харин тийм мэдээлэл ер нь 7 хоног ч гэсэн нэлээх харагдсан. Тэгээд яг миний хувьд болохоор хараад тэр зүгээр жүжигсэн байдлаар авахаа тэр 3 м гаруй өндөртэй тийм ус руу үсэрдэг хэсэг тэр нөхөр нь бол сайн сэлж хатдаггүй гэдэг ч шиг байсан. Тэгээд хойноос нь түлхсэн байх гэдэг нэг иймэрхүү таамаг явж явах шиг байсан. Ер нь энэ одоо инээшээ гэх юм энэ хүний нэр зураг нь нийтлэгдсэн учраас сайтуудаар байж байгаа л харагдаад байгаа. Тэгээд ер нь хамгийн дуулаа нийл эзэн байна тийм. Тэгээ манайхан ч гэсэн харах юм бол мэдэгдэх боломжтой цагдаа юм байгуулаад тэгээд энэ хоёр хүн одоо зүхтцсан баригдаагүй. За тэгээд яг гадаад бол гарсан ч байж магадгүй. Тэгтээ бол гараагүй байхаа яг Солонгостой байгаа гэсэн л иймэрхүү байр суурьтай байгаа юм билэ. Тэгээд хэрвээ баригдах юм бол тийм мэдээж заавал одоо хэрвээ харлаа гэхэд тэг мэдэгдэх шаардлагатай. Тэгээд солонгосчууд ч гэсэндээ ер нь бас нэлээд цагдаа дуудлага өгч байгаа юм шиг үлээ харсан үзсэн тий олбогдох мэдээлэл байх юм бол тэгээд энэ хаа сайгүй болохоор ийм зургууд тавигдсан байгаа учраас магадгүй нөгөө солонгос хэлгүүчүүд юм эсвэл яагаад энэ хоёр хүний зураг ингээ хаа сайгүй яваад байна гэж гайхаж байсан байж магадгүй. Тэгэхээр өнөөдөр бас энэ талаар тайлбарлаж өгч дод энэ мэдээллийг онцлсан байгаа. Тэр нь даатгал амь насны даатгал гэдэг бас даатгал өндөр хөгжсөн оронд түгээмэл байдаг байгаа л да. Гэтэл ер нь осолтой нэг талаараа ингээд эхнэр нь хайргүй тий өөр хүндөө сайн тэгээд тэр хүнтэйг хамт байхдаа энэ нөхрөөгөө даатгал бүртгүүлчихэд амь насны хөнөөснөр одоо мөнгөтэй болоод хоёулаа сайхан амьдрах гэдэг иймэрхүү зүйл байх шиг байгаа. Ер нь бол даатгалын компани явж гэсэн өөртөө яг нас орсны дараахан янз бүрийн хоорондоо битсэн зүйлүүд бас энэ хоёрын хамт явж байгаа тийм бичлэг гэдэг босод зүйлүүдийг бол ил гаргаж тавьсан байх шиг байсан. Тэр жоохон
700 мянгаыг шууд төлнө гэхээр ер нь осолтой тэгж сэрдэж сэрдэж хармаар санагдсан л доо. Гэхдээ нөхөр нь өөрөө Тэгёб гэж хэлдэг чинь маш том компанид ажилладаг. Тэгээ жилийнх нь орлого нь 60 сая воныг давдаг хүн байсан гэж. Гэтэл ерөөсөө энэ хүнтэй сууснаас хойш өөрөө одоо найзуудаасаа гоймон авах мөнгө байна уу? Гутал маань урагдсан байна. Надад гутал авч өгөөч гэж ихнэр лүгөө өвчдөг чат нь бас ил гарсан байна л да. Тэгээ солонгосчууд яагаад ийм их хэмжээний мөнгө олдог тийм хүн тэгээ ихнэр нь тэгэхээр толоог нь бол бас нэлээ ах тэр эргүүлсэн байна. Тэгээд 4 удаагийн даатгалд хамруулад өөрөө болохоор бүх цалингаа энэ ихнэртэй өгдөг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнийг бол хурдан барихгүй бол дахиад өөр одоо хичнээн хүмүүсийг тийм ингэж хуурж заллах. За дээрээс нь 8 наснд нь халдах санаатаагаар тийм ийм үйл бас гаргаж иж магадгүй гэдэг. Тэгэл одоо ер нь бол бүх мэдээллийн сайтал хамгийн эрэлттэй мэдээлэл болж байгаа шүү. Уг нь бол их гаднаасаа бол сайхан царайлаг эмхтэл үлээ дотроо даанч тийм хүн сайхан хүн биш байж таарлаа да тийм. За Чимбах маань ямар мэдээлэл сонгосон байна? За миний мэдээллийн хувьд одоо корона гэдэг зүйл гараад маш удсан тийм. За тэгэхээр энэс хойш ер нь 2-3 жилийн хугацаанд хүмүүст ямар шин зүйлүүдийг одоо шин зуршлуудыг бий болгосон бэ гэдэг юм судалгаа бас гарсан юм байна. Тэгээ энүүнтэй холбоотой мэдээллийг танилцуулъя гэж бодлоо. За тэгэхээр 400 хүмүүсээс ер нь судалгаа бол авсан гэж байгаа нийтдээ. Тэгээ энэ хүмүүсийн хувьд коронавирус гэдэг зүйл гарснаас хойш таны амьдралд ямар өөр зүйлүүд бий болсон гэж асуусан байгаа. Тэгээ солонгос болон гадаад хүмүүсийг бол харьцуулсан байгаа. Солонгос хүмүүсийн хувьд хамгийн одоо нэгдүгээр цуусан зуршил гэх юм бол 10 тутмын 7-нд гараа угаах, гараа ариутгах энэ зуршил бол одоо ийм зүйлийг бол өмнө урд хойно байгаагүй маш хийдэг болсон гэж байгаа. Харин эсрээр гадаад хүмүүсийн хувьд гэх юм бол 78% нь телевиз юм уу YouTube-ыг бол илүү их үздэг болсон, сонгодог болсон гэдэг ийм судалгаан дээр бол ийм зүйлийг бол гаргасан байна. Тэгээд яг гар угаах гэдэг болохоор ягаад бас ийм их одоо солонгос хүмүүсийн хувьд зуршил болчихоо гэхээр нийгмээс өөрийгөө тусгаарлах гэдэг ийм хөтөлбөр те одоо ийм үе шатууд бол зарласан. За тэгээд энүүнтэй холбоотойгоор маш их дүрм журмуудыг бол одоо хүмүүст биенээс 2 м зай байр гараа ариутга гэл QR код уншуулгач гэдэг юм уу иймэрхүү маш олон дүрм журмыг бол тавьж ясан. Тэгэхээр солонгос хүмүүсийн хувьд өөрсдийнхөө онцлог нь дүрм журм мөрдөгтөөд юм бусад орны хүмүүсээс илүү сайн байна л гэсэн үг байна л да. Тэгэхээр ийм энэ байдлаараа бол энэ зуршлыг бол хамгийн нэгдүгээрт хэлсэн. Тэгээ гадаад хүмүүсийн хувьд бол илүү тийм зүгээр өөрийнхөө 5 тухайг бодоод гэх юм уу гэртээ юм үзэх, YouTube үзэх энэ нь бол нэмэгдсэн гэж байгаа. За тэгээ өөр одоо яг энэ коронавигийн дараа бас энэ өөрчлөгдсөн юм хിവэрэ байгаасаа гэж хүсэж байгаа зүйлүүд юу байгаа вэ гэсэн байна. Тэгээ энэ дээр гадаад хүмүүс бол одоо гэрээсээ ажиллах ч гэдэг юм уу тийм алсын зайнаас ажиллах онлайнаар гэж яриад байгаа. Энэ ажил бол илүү ингэж одоо үргэлжлүүлж ажиллах хүсэлтэй гэдэг зүйлийг хэлсэн бол солонгос хүмүүсийн хувьд бол хэшиг гэдэг зүйл сүүлийн 2-3 жил байхаа болсон нэг ажлынханд хараад хоолнд маханд орох ч юм уу. За тэгээд стрессээ тайлж бас хамт олноороо уух иймэрхүү зүйл энийг бол багассан гэж байгаа. Тэгэхээр энэ бас энэ хിവэрэ байгаасаа гэсэн юм хүсэл бол өөрсөнд нь байгаа гинэ. Иймэрхүү байдлаар одоо өөрөөр улсын хүмүүс бол нөлөөлж байна гэдэг юм судалгаа бол гарсан байна. Тэгэхээр ер нь бол дүрм сайн дагдаг хүмүүс гэдэг тодорсон юм ба шүү дээ. Тэгээ тэр бол ер нь ажиглагддаг шүү дээ. Нэг тийм жишээлбэл ATM дээр засгаар ингээл ардаас тийм харах марк гэсэн байхгүй зайгаа сайн барьдаг. Баруун гарын дүрмөө ер нь их сайн барьдаг хүмүүс шиг санагдаж байна. Устдаг шатаар бол ерөөсөө зүүн талаар нь хүмүүс явах учраас баруун талд нь дандаа баруун талын дүрмээ барьж явдаг. Тэгээ зүгээр шатаар ч гэсэндээ яг дээшээ гарах хэсэг нь би бас анхандаа мэдэхгүй яг ингээд шатаар ингээд зүүн талаар нь алхаж ангууд намайг нэг имээ чи яагаад энд алхаж байгаа чи нэг удаа загнуулж ирсэн. Тэгээд яалтчгүй хүн ихтэй үед тэр дүрм бол айгу сайн нөлөөлдөг гэх юм уу те нэг мөргөөд яаж зөрхөө гэхгүйгээр яг дээшээ гарч байгаа хүмүүс нь баруун талаараа доошоо бууж байгаа хүмүүс нь ингээл зүүн талаараа доошоо буучаар ямар ч тийм мөргөлдөх асуудал байхгүй амар л юм л. За тэгээд дээр нь яг энэ коронавитой холбоотойгоор одоо сүүлийн үед бас юу болж байгааг мэдээлэл харахад бол 3-7 хоногийн өмнөхтэй харьцуулах юм бол жишээ нь 3-7 хоногийн өмнөх 4-р өдөр гэхэд 600 мянган тохиол байсан юм байна л да. 2-7 хоногийн өмнөхд 300 өдөр орсон. За 1-7 хоногийн гэнгүүт 200. Одоо тэгээд ямар ч байсан бол буур хандлага энэ коронавигийн хувьд бол ажиглагдж байна гэсэн байгаа. Тэгээд яг хуу нас оролтын хувьд бол тийм их сайн багасаж өгөхгүй байгаа юм байна л да. Тэгээд нас орж байгаа хүмүүсийн тоо 1700 байгаад байгаа. Тэр хүмүүсийн тоог хувийг харах юм бол 90-с дээш хувь нь ер нь дандаа өндөр настай хүмүүс тийм 80-аас дээш 70-аас дээш гэсэн иймэрхүү өндөр настай хүмүүс бол маш их нас оролтод байгаа. Тэгэхээр энийг бол ерөө багасгачих юм бол харьцангуй одоо энэ коронавиг давлаа гэж үзэхэд бол болохоор байна гэж өөртөө дүгнэж байгаа юм байна. За
Сэтгэлээсээ бас уншия. Нэлээд олон сэтгэл орж ирсэн байна. Токоноос хүрээгүй тэр сэргэлэн байгаагийн чимбаши гуай гэсэн байна. Сураа орой минь гурваа гэсэн байна. Сайн дэж сонсогч маань. Хийхээ зүгээр дээ одоо тайрсан бол хурдан ургано гэсэн байна. Харин тэ хурдан урах хаа л гэж найдаж чинь сөвчмэг орой минь гурваа гэсэн байна. За төвшин дэлгэр сайхан сонсогч маань. Хэмжээтэй цовин шарсан ногоод цэзэр салаад утас, PC, ноутбук, тайп, дэлгэцүүд асаалттай эдингээ сууж байна. Хөө ямар олон юм үзэж байгаа юм. За амгалан амир Монгол та нарыгаа сонсож огт амжсангүй Солонгост буцаж ирээд л сонсож байна да. Хэрэгтэй мэдээлэл сонсъё доо гэсэн байна. Хэрвээ та Монголд орой тий шөнийн 23 цагт за амралтын дээр энд машинд явсан бол бит хоёрыг бас долгионоор сонсох боломжтой байсан шүү гэж. Байсан шүү. Тийм Монгол ирсэн. Цэгэд цэцэг байна. Хоёр Солонгос явах юмсан гэж бодож байна уу? Гадаад улаараад эм ороод явмаар байна уу гэсэн байна. За тэгээд мөн сонсогч манаас орой мэндийг бол маш их бүгдээр өргөсөн байна. Та бүхэнд орой мэнд. Орой мэнд хүргэе. Арайна Батгүй сонсогч маань. Европт ч гэсэн гараа их угаах, маск зөөхөд их дассан. Заавал дэлгүүр явж юм авахгүй интернетээр худалдаа хийдэг болсон гэсэн. Интернет худалдаа гэхдээ ер нь бол дэлхийн хаа сайгүй нэлээд хөгжих шиг болсон. Манай Монгол ч гэсэндээ ток юу лээ. Тийм бас нэлээд хөгжсөн байгаа шүү, тий. Түрүүн өсний тухай бичсэн байсан. Манай Токоноос хүрээ маань бас нэлээд үс юм уу имиж өөрчлөгдсөн харагдаад байна да. Энэ зураг нь солигдсон байна. Та доош хараадсан Токоноос өөрийн профайлыг хараасаа болсон юм. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн постоо танилцуулъя. Ариун болт Бунжи гэдэг интернет хэрэглэгч оруулсан байна. Солонгосын кинонаас харахад эм хөгшин залуугүй гудамжны жижиг хоолны газар суугаад сүүжүүгөө угаад тасраад үүрүүлээд хардаг. Сүүжүү угаад ингэж тасардаг гарууд манай Монгол архинуудыг уул будаа болох байх таа гэж манай найзууд хошигндаг юм. Гэтэл сүүжүү чинь анх 1924 онд 35 градустай гарч байж тухайн үед архины градус өндөр байж гэмээ архи болдог ойлголттой үежээ. Түүний дараа 1965 онд сүүжүүний алкогольны хэмжээ 30 градус руу буурч 1973 онд 25 градус хүрсэн байна. За ингээ 1998 онд 23 градус хүрснээс хойш сүүжүүний градус бага буурсаар 2001 онд 22, 2004 онд 21, 2006 онд 20 градустай архинууд зах зээлд гарч байв. Ингээд 2007 оноос эхлэн сүүжүүний алкогольны хэмжээ буурах хурд болон хугацаа нь бүр ойртоод эхэлсэн байна. Тодорхойлбол 2017 онд 19.5, 2012 онд 19, 2014 онд 18, за 2016 онд 17 градус болжээ. Одоогийн байдлаар сүүжүү архины зах зээлийн тэргүүлэгч компани архинууд бүгд 17 градусаас доошоо хэмтэй гарч байгаа гинэ. Хамгийн сонирхолтой нь 35 градус болон 18 градус хоёрын ялгаа төдийлөн мэдэгдэхээргүй 17-г ууж байгаа ч 35-г ууж байгаа юм шиг донхоод гинэ. Хорон мэдээж бага. Инхээр манад ч гэсэн архины градусын багаар нь болохны буулгаад явбал архины дараах шавар гэмт хэрэгч багасх болов гэж бодож байна гэсэн сүүжүүтэй холбоотой юм бас постыг оруулсан байлээ. Тэгэхээр сүүлийн үед яг Монголд бас иймэрхүү зүйл яригадаад байгаа учраас энэ мэдээллийг бэлтгэж оруулсан байх шиг байна. Зөвхөн бит хоёрын хувьд өнгөрсөн жил нэвтрүүлгээр энэ сүүжүүний градустай холбоотой сонирхолтой видео байна гэдээ хүргэжсэн байгаа. Бидний ингээд гайхаад байдаг зүйл гэх юм бол яг солонгос хүмүүс өглөө тий ингээд ажилдаа ирэхдээ урд чун нийцнээ их уусан байлаа ч гэсэн бас босоод ирч гэсэн ажлаа тасалдгүй нэг тиймэрхүү зүйл байгаад байдаг. Энэ нь мэдээж энэ градустай бас холбоотой л байх гэж боддог л да. Ягаад гэвэл чи хатуу арих тий биенээс гарах ч гэдэг юм уу биеийн нөлөөлөх байдал нь илүү одоо өндөр байгаа учраас яг монгол хүн солонгос хүмүүс харьцуулахад бас тэр тал дээр одоо маргааш нь одоо ажлын бүтээмж гэх юм уу иймэрхүү зүйл бол байгаад байна. Манай хамт ажилладаг байсан Исан юм байн гуудаг. Гэтэ уух шалтгаан нь өөрөө ажлаа нөгөө гадагшаага явуулах хэрэгтэй байдаг. Тэгэл өглөө ингээд нэг амар л царайтай ирдэг. Гэхдээ ямар ч ус ажилдаа бас 9 цагтаа бол ирдэг тийм байсан. Манай архины тэгтээ градус чи хэд байдаг лээ? 38 л баг та. 38 байдаг л тий. Солонгос ч юм болохоор одоо ингээ 17 гэж шít. Гэтэ ер нь сүүжүүг бол харьцангуй зөөлхөн тэгээд солонгосчууд хийхдээ одоо ингээд харахаар төрөл нь аягүй олон болсон баз йогурттай, алимтай гэд жимсний амттай ч гэдэг юм уу. Аль болох тэр химэн гэхээсээ илүүтэйгээр нэг арай уухад зөөлхөн байх тал дээрийг анхаардаг юм болоо. Тэгээд градус нь бол одоо ч гэсэндээ ер нь баг багасах талаар яригадаад идэв юм бэл шүү дээ. Ер нь градус хим багтай. Тэгээд уух боломжтой ийм архийг гаргая гэж бодоод идэв юм болов гэж үзсэн шүү дээ. Яг дэлгүүрт харахаар ингээд төрлөн ч гэсэн их тэгээд байнга л тасралтгүй шинээр гарч ирдэг юм байл шүү дээ. Гэхдээ ер нь тэр жимснийх ч гэдэг юм уу тэд нар ч бас эргээл жоохон осолтой санагдаад маргааш нь толгой молгоо бол бас хэцүү дээ шүү дээ. Уухад бол хүмүүс нэг их тийм ундаа ууж байгаа юм шиг ч зарим тий. Тиймэрхүү мэдрэмж төрүүлж байгаа ч гэсэн эргээд бас байхгүй л болчтой гэсэн. Би бол гэхдээ жоохон шоконд орсон. Анх дэлгүүр одоо тэр чин сүүжүүд чи арх штэ. Манад хизээ ингээл Чингис Мингисээ чин соруулаар гудамжинд би юу тийм хүн харж байгааг Солонгост байхад чин
найзынхаа гэрлөө очихоор ингээд дэлгүүрийн урд явсан чи солонгос охтууд ингээд сүүжүнд сорвол хийцэн ингээд гурлаа тулгаж муулгаа. Зүгээр л нэг юм ундаа ууж байгаа шиг би тэгээд өнгөн чи сүүжүү үсттэй ямар сонин ингэдэггүй гудамжинд тэгж ууж байгаа үнийг бүр солонгос анх удаа л харж байсан болохоор бас сонин үзэгдэлсэн ш надад бол. За үргэлжлүүлээд би дараагийн постыг хүргэе. Энэ бас сонирхолтой санагдсан. Отгон Баяр Сүрэн гэдэг хүн байгаа. 19 цаг өмнө оруулсан. За 1950-аас 53 онд Солонгосын ойг дээр өрнөсөн Солонгосын дайнд одоо энийг бол сонсоогүй байхгүй хаа гэж байгаа. Харин энэ дайнд Монгол улс бас хүч нэмрээ өргөсөн байх юм аа гэсэн байна. За тэгэхээр тухайн үед дайн болж байгаа үед ялангуяа одоо нүүбийн гишүүн гэдэг талаараа өмнөд Солонгост бол Америкийн нэгдсэн улс болон 16 улс туслаад ингээд дайнд бол оролцох тийм ийм дэмжлэг бол байсан. Харин нөгөө талаас гэх юм бол Ардчилсан Солонгос ард улсын одоо ерөнхий командлагч Ким Ир Сун гэж байгаа. За энэ хүн Монголоос ерөнхий сайд Чойбелсэнд хандаад фронтын хэрэгцээнд зориулаад 7000 адууг одоо худалдаж авах тийм актыг худалдаж авах санал бол гаргасан байна. Тэгээ Монголд намын төвөөрөө хуралдаад 7000 адууг бэлгэлэхээр шийдсэн гинэ. Тэгээ засгийн газраас энэ акт бэлгэлэх одоо энэ ажлыг зохион байгуулахаар хүмүүсийг бол одоо томилоод за тэгээ 51 оны ихээр Дорногт аймагт очиж бол актаа сонгож аваад тэгээд бол тэрийг илгээсэн гэж байгаа. Тэгээ тухайн үедээ 175-аас 200 төгрөгөөр одоо хүмүүсээс үнэлээд актыг нь бол худалдаж аваад тэгээд тэр морийг бол сайн одоо сайн дураараа буюу бэлгэлсэн. Тэр нь болохоор нэлээх бас дайнд одоо тэр ялангуяа хойд солонгосын тус нэмэр болсон тухай бол нэлээ юм урт одоо юм мэдээлэл бол орсон байлээ. Та энэ мэдээллийг өглөө оруулсан баг шүү гэсэн тий. Тэгсэн. Тэгэд хойд солонгостой бол нэлээд холбоотой байх ш. Би бол гэхдээ яг нэг товчлоо л өглөө ирж байгаа юм да. Чимбах нэг мэдээлэл оруулсан байна да. Бодвол оройн нэвтрүүлгээр ярих байх таа л гэж бодоод хараад явуулсан. Тэгэхээр энийг хөргөж өгөхийн тулд жишээ нь 15 адуучныг сонгоод за тэгэхээр хятадаар дамжуулаад ингээд солонгос руу хөргөж өгсөн гэж байгаа. Тэгээ энэ завсраа бол нэлээд бас зохион байгуул сайтаагаар бол энийг бол хөргөж өгсөн гэсэн л дээ. Ягаад гэвэл хэдийн хэсэгт хугаагаа тэр адуучт нь тэгээд тоогоор нь хоорондоо тодорхой хэмжээний бас зайтайгаар тэгээд тэр одоо жишээ нь хятад нутгаар дайрж өнгөрлөө хөө тэрэнд байгаа одоо газар тариалангийн бусад зүйлээс сүйтгэхгүй талаар нэлээд тийм чадвартай туршлагатай хүмүүсийг бол одоо тэгж дайчилж оролцуулсан гэж байгаа. Тэгээд ямар ч асуу хүргээд өгсөн. Тэгээд тэр Монгол морд маань бол солонгос хүмүүст яаж үнэлэгдсэн бэ гэхээр хэдий одоо жижиг бигтэй гэсэн маш тийм хүчтэй. За тэгээд төсвөр төвчээртэй одоо хоол ундаад аюу гэдэг бас үүсчээл багтай байлаа ч гэсэн ер нь бол тийм төвчээр сайтай байсан гэд. Ялангуяа одоо зам байхгүй тий одоо солонгосч өөрөө ууларх бүс нутаг ихтэй машин явж болохгүй ийм газруудаар ихэд зэр зэвсэг ачих бусад бас одоо арын албанд ашиглахаар моройд бол маш тохиромжтой байсан юм байна л да. Тэгэхээр иймэрхүү байдлаар бол 7000 ат бол өөрийнхөө одоо өөр нэмрийг хувь нэмрийг бол энэ дайнд бол оруулж исэн гэсэн юм мэдээлэл байна. Тэгээ энийг болохоор бас номноос П үржин лүндуган бичсэн ойр дайдын оронтой түншлээс түүхээс номноос одоо энэ хэсгийг бол ер нь хураангуулж бичлээ гэж юм оруулсан байлээ. Тэгээ түүхээс бол сонирхолтой зүйл юу нэг гарч иргэн тий. Хоёлаа ч одоо зайрмаг Монголоос үүдэлтэй гэж нэг хэлцүүлсэн. Сүүжүүч бас манай Монголоос гэл ер нь яг судлаад хамбал манай Монголоос үүдэлтэй эсвэл яг холбоотой тийм түүхэн баримтууд их гарч ирдэг юм шиг байна шүү дээ. Тэгээ миний хувьд бас яг энэ одоо адуу хөргөж өгсөн 15 хүн гэхэд нэлээ юу санагдчихсан л яг бол 60 цагаан хонь гэдээ би ном бас хэдэн сарын өмнө уншиж дуусгасан. Тэн дээр Орос руу манайхан чинь бас нэлээ их тоо хэмжээний одоо адуу хөргөж өгөх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг худалдаж авах. Тэгээд айл болгон тийм норм гаргаад тэгээд тэрийг хөргөж өгөх гэж байгаа хүмүүсийн бас тухайн нэлээ их дэлгэрэнгүй өгүүлсэн байсан. Тэгэхээр яг тэр утгаараа нэг ойролцоог үйл явдал болж ижээ гингүүт нь тэр номноос авсан мэдээллийн хоёрыг бас харьцуулж жоохон бодож байлаа. Сая бас манай хоньнууд явсан биз дээ. 30,000 байна. Тийм урагш явсан шүү дээ. Тэгэхээр ер нь иймэрхүү бас мэдээлэл нэлээд гарч явах шиг байна. За үргэлжлүүлэн өнөөдрийнхөө шинэ үгийг таах байгаа. Өнөөдрийн шинэ үгийг Чимбаах маань таалах байгаа. Би болон сонсогч нар маань бэлэн болсон байхаа гэж бодож байна. Би бол бэлэндээ. За тэгэхээр та бүхэндээ шинэ үгийг таалгаад солонгосоор нь бас хэлээ. Тэгээд та бүхнийг цээжлэхэд илүү зүгээр болов уу гэсэн байдлаар бол хэлдэг байгаа. Гэхдээ өчигдрийн заас үгийг та хэд санаж гэнэ үү? Өчигдрийн таас үгийг та хэд бичтэй би нэг шалгая да. Яг ямар үг өчигдөр таалглаа. За Чимбаах өнөөдөр таалах үгээ тайлбарлах уу? За тэгээ би за энийг болохоор солонгос хүүхдүүд нэлээд хэрхэлдэг. Монгол хүүхдүүд бага зэрэг хэрхэлдэг. Ийм хэрэглээний зүйл байна. Оо би наад шууд мэд юм. За том хүмүүс ч бас хэрхэлнэ. За үсний пигүүж. За баяр хүргэе. За видео руу оръё. Биш үү? Биш. Солонгос хүүхдүүд ч ер нь дандаа үсний пигүүж ингэж зүүцэн явж идэв шүү дээ.
Метрогонд автуусан таасаагүй. Гэхдээ зөвхөн эмэгтэй хүүхдүүд үстэй. Эрэгтэй хүүхд ч гэсэн нэг бол хэрэглэнэ. Хэрэглэн шүү дээ. Эрэгтэй хүүхд хэрэглэн. Пигүүж үү? Тийм. Тийм үү? Дотор төрөштэй хаа. Хажуудлын хэсгийг нь та харж байгаа хүмүүс солонгос залуучууд чи энэ хэсэг ингээд хөвсөгддөг шүү. Тэр чинь ингээд дарж наадаг юм. За биш. Ямар ч байсан биш. Тэгвэл пигүүж биш юм байна те. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд хоёлаа хэрэглэх юм байна те. Солонгос хүүхдүүд хэрэглэдэг, монголчууд хэрэглэдэг юм байна те. Монголчууд арай цаахан хэрэглэх нь хэрэглэн солонгос хүүхдүүдтэй харьцуулахад арай Гэхдээ хүүхдүүд юм байна те. том Хүүхдүүд хүмүүс хэрэглэнэ. том хүмүүс. Тэгэхээр чинь зөв ойлгож болж байна. Зүгээр л солонгосчууд хэрэглэдэг бид нар хэрэглэдэггүй зүйл юм уу? Бид нэр хэрэглэдэггүйс бид нэр хэрэглэн арай бага хэрэглэдэг. Ялангуяа хүүхдүүдийн хувьд бол тийм онцлог байгаа учраас онцлсан юм шүү. Чистэй юу ч толгоонд орж ирэхгүй. Үсний пигүүжнээс өөр. Мөнөө багийн сууж Монгол хүнд хизээж тохирохгүй арих байгаль цаг уурын нөхцөл идэж ууж байгаа зүйл энтрээс шалтгаалдаг байхаа гэсэн байна. Батбол төөрхий тэр 7000 адуу хэцүү байсан байх та өрөвдөд байх юмаа гэсэн байна. Юу гэдэг юм болоо? Солонгос хүүхдүүдийг хэрэгэлдэг би хэрэглэхгүй байгаа зүйл гэхээр. Та жоохон төхүүлж болох юм байна. Нэрээ юу ч орж ирэхгүй шүү. Яг орж ирэхгүй юм байна. Миний тарих хоосорч шиг боллоо хаа уучлаарай. За тэгэхээр хүмүүс хэрэглэн. Юу гэсэн үг? Гэхдээ яг ялгаа нь гэх юм бол одоо юу вэ штэ. Солонгос хүүхдүүд одоо түгээмэл хэрэглээд байна. Монгол хүүхдүүд болохоор арай бага хэрэглээд байна. Тэгээд энүүн дээр ер нь ач холбогдол гэж болох юм. Жишээ нь одоо энд солонгоод аваа жаргал савх гэсэн байна. Иймэрхүү гоё хариултууд байж болно шүү дээ. Савх гэхэд жишээ нь солонгос хүүхдүүд бол түлхүү хэрэглэн Манайх хэрэгэлдэг шүү дээ. харьцуулах юм бол бага. Монгол хүүхдүүд бол Манайх хэрэгэлдэг. Манайх бүгдийг чадан завдлаа. Юу ээж болох вэ? Манайхан баг хэрэгэлдэг зүйл шүү дээ. Бид нар юу баг хэрэглээд бид нар юугаараа дутаа юу баг хэрэглээд байгаа юм наад юус юм орчихгүй байх юм. Оюутан хүүхдүүд баг хэрэглээ. за зөв хариултыг маш олон сонсогч бичсэн байж тээ ингээ харсан чаа. Сараванчанд орж бичсэн байна. Эркагийн бичсэн байна. За мөн Тэгвэл та жоохон төхөөлөө би хэрэгэлт юм болов? Би ядаж өөр хэрэглэдэг. би хэрэгэлдэг. Би бал хэрэгэлдэг. Юу хэрэгэлдэг юм бол би өдөр тутамдаа хэрэгэлдэг зүйл үү? өдөр тутамдаа хэрэглэдэг зал. Би өдөр тутамдаа цүнх дэлгэдэг. Манайхан цүнх баг хэрэглэн жижиг байх уу? Нэмсэрний юм сүү уух гинэ. Байж болох юм дээ. Электроном гэж бас бичсэн байсан өгч юм. Би олцоо. Би өдөр болгон хэрэгэлдэг зүйл бол усны сав биш үү? Биш. Кимчиг бичтэй таблет чихвч гэж бас бичсэн байна. Нэрээ чихвч бас өдөр болгоо. Гар уу. Тэгэхээр монголчууд баг хэрэглэнэ гэдэг нь юу гэсэн. Наач юус юу ч За чи хэрэглэдэг би хэрэглэдэг үү? Та хэрэглээд та юу хэрэглэхгүй байгаа? Харин За нүдний шил юм биш үү? юу? Нүдний шил юм шүү. Биш нүдний шил өдөр болгоо гэж. За баяр үргээ. Тарих хоосорно гэдэг нь болчих болсон би сая юу ч толгойд орж ирэхгүй. За тэгэхээр өнөөдрийн таалгас үг маань ангион буюу нүдний шил байгаа. Тэгэхээр миний хувьд солонгос хүүхдүүдийг харахад бүр ангиараа маш олон нүдний шилтэй хүүхдүүд байгаад Монгол хүүхдүүд маань яалтчгүй бага хэрэгэлдэг юм байлаа бас нүдний хараагаа сайн хамгаалж байгаад нь баяртай байдаг. Тэгэхээр ангион буюу нүдний шил гэдэг өнөөдөр үгийг бас та бүхэндээ таалгалаа. Гэтэ надтай тарахад гэдэг чинь монголчууд хараа сайтаа чи яагаад нүдний шил зүгээд байгаа юм гээд. Тэгэхээр би зүгээр л гоёлын байдлаар зүгт юм аа. Миний хараа бол угаасаа сайн ингээл. Синс бариад явж байх юм байлээ гэж үзсэн байна. Нүдний шилээ гэхдээ нэр ямар хурдан таасан те би сая юу юм орж ирэхгүй бодлоо шүү дээ. Манай сонсогчд бол маш их бичиж илгээсэн мүү? Тийм байна. Та гэхдээ өчтөрийн цээжилсэн үгээ цавахгүй л баг шиг байна те. Таалгасан үгийг. За тэгэхээр өршлөл өнөөдрийн бичлэг рүү оръё. Өнөөдрийн бичлэг маань Солонгос улс ирээдүйдээ устдаж үгүй болох магадлалтай улс гэсэн нэг ийм богинохон бичлэг орсон байсан YouTube дээр. Хэдэн минут 8 минутын бичлэг гэсэн. Тэгээ яагаад Солонгос улс бас ирээдүйдээ алга болох ийм магадлалтай болоод байгаа вэ гэхээр яалтчгүй одоо нэг хүүхд төрөлт юу нь бол нэлээд бага байгаа. Солонгос улсад 1970-аас за 2020 оны хооронд бол төрөлт маш их багассан. Жишээлбэл 2020 онд төрөлт нь одоо нас баралтын төрөлтөөс нэмэгдээд явцсан байгаа. Жишээлбэл нас барсан тоо баримтыг харах юм бол 300 мянга гэж харсан бол төрөлт нь 276 мянга гэсэн. Тэгэхээр төрөлтөөс илүүтэйгээр нас баралт нь нэмэгдэж байгаа. За тэгээ бас нэг ийм судалгаа гарсан байдаг юм байна. 2017 оны байдлаар
Солонгос улсын хүн амын тоо 51 сая байсан бол 2047 онд 47 сая болж буурна гэсэн байгаа. За тэгээ 2067 онд энэ тоо бараг одоо хүний тоо нь болохоор 36 сая болно. За ингээд 2117 онд Солонгос улсын иргэдийн тоо бол 15 сая болж буурнаа. За тэгээд 100-аас 200 жилийн дараа бол Солонгос улс гээд бараг хүн ам байхгүй тий өндөр насны ихтэй залуу хүмүүс бол цөөхтэй ийм ус болж магадгүй гэсэн ийм бас бичлэг тавигдсан байна. Тэгэхээр ер нь саяны дээр хэлтгэл зүйл хамгийн гол одоо баримт байгаа тийм 70 оноос хойш ингэж одоо төрөл буураад явж исэн. Тэгээд 2020 онд болохоор нас оролт нь төрөлтөөсөө ихсэж байна гэдэг чинь ингээд энэ хэвээрээ яваадах юм бол шинээр төрж байгаа хүн багасаад байна гэдэг бол яалтчгүй одоо энэ болохгүй зүйлээ гэдгийг бол хэлж байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаараа удаан үргэлжлэх юм бол асуудал тийм. За тэгээд мэдээж энд бол шалтгаанууд бол яалтчгүй байгаа. Ер нь төрөлт гэдэг зүйл дээр нь хормоо ихгүй байх хүмүүс ч юм энэ тоо нэмэгдээд байгаа нь эдийн засагтай холбоотой энэ байрны үн ингээл бодохоор ч нэг өөрөө тийм өргөн уудам нутагтай биш. Тэгээд тэнд баригдж байгаа байрнууднаас одоо хязгаарлагдмал учраас хүмүүсээ алдчихгүй өндөр маш их хэмжээний зардал гаргах шаардлага гаргаад байгаа учраас энэ болгоо нөлөөлж байгаа. За тэгээ Оксфорд их сургуулийн хүн амын судлалын хүрээлэнгийн Дэвид Колман гэдэг багш бас нэлээд нэг нийтлэл гаргаж ирсэн юм байна л да 2006 онд. Тэрэн дээр болохоор дэлхийгээс хамгийн түрүүнд алга болж магадгүй улсаар Солонгос улсыг тодруулсан байдаг юм байна. За тэгээд энэ судалгаанд бол нэг 700 жилийн дараа бол Солонгос улс дандаа өндөр наснууд болоод ерөнхийд бол хүн амгүй болно гэсэн юм судалгаа гаргасан байдаг. За тэгээд дээрэс нь Солонгосын хувьд бол ер нь хүн амынх нь 50% нь одоо хот сүрн бус нутаг руугаа амьдардаг. За тэгээд ирээдүйд ингээд залуу хүмүүс нь багасаад за тэгээд өгшүү хүмүүс нь ингээд нэмэгдэх тусам одоо нөгөө мужууд нь гэх юм уу ерөөсө төв рүүгээ буюу одоо сөөвөл бусаа гэх мэтчлэн том хотууд руугаа болоод бусад тэр жижигхэн одоо газарт нь амьдрах хөнгөө болоод ер нь бол энэ газар нутгийн хэмжээ ч гэсэн ингээд дотгошоогоо нэлээд хумигдах байдалтай болно гэсэн байлээ. Тэгэхээр сүүлийн үед яалтчгүй ажиглагтай байгаа зүйл бол залуучууд болохоор за сургууль гэж жишээ нь ярихад сөүлд сургууль төгснө сөүлээс бусад орон нутагт төгснө ч гэдэг юм уу тийм иймэрхүү зүйл бол хүмүүс нэлээх нөлөөлдөг одоо ажлын карьерт нь амжилттай байх зүгээр хүнтэй танилцахад нь хүртэл энэ маш их нөлөөлөд байдаг. Дээр нь гэх юм бол энэ судалгаа байгаа жишээ нь судалгаанд хамрагдсан хүмүүсээс за гэр бүл болоод хүүхдтэй болох тухай асуухад 60% нь бол хүүхдтэй болох бодлого гэсэн иймэрхүү зүйл хэлж гин гэдэг бол бас одоо тийм сонирхол тоо байгаа юм л да. Дээр нь гэх юм бол одоо хорим хийх гэдэг тийм өнгөрсөн жилүүдэд бол жишээ нь хорим хийх тухай бол нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 50-аас дээш буюу 51% нь хорим хийнэ гэдэг тийм хариулт хэлжсэн бол одоо энэ удаагийн судалгаагаар гэх юм бол 39% нь хорим хийнэ гэсэн ийм зүйл ийм хариултыг бол хэлсэн байсан. Гэхдээ ихэвчлэн бараг ганцаараа амьдрах тал руугаа нэмэгдэж байгаа шүү гэлээ. Тэгээ өрхийн одоо яг бид нар ч бол нэг ганцаараа амьдарч байгааг яг тусдаа гарсан ч гэдэг юм. Яг ер нь бол тийж ойлгодог шүү дээ. Хүнтэй суугаад тусдаа гарах бол арай нэг өөр ойлголттой байдаг. Солонгосчуудын хувьд бол ганц бие өрөх гэж байдаг болсон. Тэгээд бүх одоо шийдлээ ч гэсэн цаашдаа бол ер нь ганц бие хүмүүст те хэрхэн анхаарах уу ганцаараа амьдарч байгаа хүмүүсийн аюулгүй байдал талаас нь хэрхэн анхаарах уу хэмтчлээ олон талаар нь бас ийм асуудал гаргаж ирж байгаа юм байлээ төвшүүлж байгаа юм байлээ. За тэгээ Японд ч гэсэндээ ер нь бол адилхан сүүлд памперсын том хүний памперс нь хүүхдийн памперсаас илүү үйлдвэрлэлт нь ч гэсэн нэмэгдсэн байгаа талаар гарч ирсэн. За тэгээ Солонгос улсад сүүлийн 3 жилд бас шинээр тэгээ хүн одоо ард иргэдийг нэмэгдүүлэхийн тулд арга хэмжээнүүд авж байгаа. Жишээлбэл хүүхдэд өнгөж хөрөнгүүд нь цэцэрлэгт өгөх боломжтой одоо 0 нас дөрөнгүүд нь цэцэрлэгт өгөх боломжтой цэцэрлэгүүдийг бол гаргаж байгаа юм байна. За тэгээ 2006-аас хойш бол 14 жилийн турш төрөлттэй нэмэгдүүлэхийн тулд 225 их найт бол төсөвлөөд зарцуулж байгаа. Тэгээ энийг хэрхэн яаж зарцуулж байгаа гэхээр жишээлбэл өргүүдлийн эмчилгээ тий үнгүү хийх боломжтой. За тэгээд аав нарын хувьд ч гэсэн Солонгост би бол сантима 3 жилийн өмнө танилцуулж ирсэн. Аав нарын нөгөө амралт болдог болсон. Эхнэр нь төрөх юм бол цалинтайгаар одоо хүүхдээ эхнэрийг асрах боломжтой амралт. За дээрэс нь хүүхдэд одоо гаргалаа гэж бодоход за сар болгон жишээлбэл Дээжонд 300 мянган воныг сар болгон өгдөг. За гэхдээ тэр нь бол заавал Дээжон хоттой 3 жилийн турш суурьшсан. Тэгээд тэндээ бас хүүхдээ өсөж байгаа хүмүүст бол ингээд хүүхдийн мөнгө өгдөг болж байгаа юм билээ. Тэгээд Солонгосын хувьд бол уг нь одоо гэр бүл болох хүүхдтэй болоход дэмжих зорилгоор юм нэлээх тэтгэлэг гэх юм одоо энийг яг юу гэж нэрлэхин тусламж иймэрхүү зүйл байдаг боловч яг амьдрал дээр бас зүгээр миний хувьд ингээд дүгнэхэд нэг их сайн хэрэгждэг санагдсан. Жишээ нь ингээд намайг ч ажил хийгээд байж хахад аавын за нэг 10 хоног гэж хэлдэг гэсэн нэг 3 хоног л ямар ч амрааж ирсэн санагдтыг. Тэгээ би саяхан нэг Шведээс ирсэн залуутай бас одоо
хамт яваад ярилцаад байж байгаа тэр хүний хувьд гэж хэлжсэн л та. Шведд чинь 180 хоног гэсэн баха шууд аав ээж хоёрт өгчдөг. Одоо хүүхдээ болонгууд тэр хоногоо 5 10 жилийн хугацаанд хэд уртай үедээ аваад яваад идэг юм байлээ л те. Тэгэхээр тиймэрхүү байдлаар яг нөгөө илүү бодиттой дэмжих зүйл байгаа шүү дээ. Хүүхдэд одоо цаг зав зарцуулах хэрэг болоход ганцхан ээж нь биш, ганцхан аав нь биш. Тэр хоёр ээлжтэй л тэр хоногоос амралтыг аваад хэрэглээд авах боломжтой гэдэг чинь бас маш зүгээр байгаа тийм. Тэгэд ер нь том компаниуд чинь тэр Европын компаниуд хүүхдийн төрс өдөр болох юм бол аав ээж нь эрт ажилласаа тарах юм эсвэл тэр өдөр амардаг гэд. Тэгсэн чинь манад бас тэгдэм байл ш банкнд. Би сая нөгөө банкнд ажилладаг найзтайгаа ярьсан чинь төрсөн өдрөөр нь амраадаг гэд. Тэгээд хүүхдийн төрс өдөр байх юм бол ажил тарах цагаас нь бас эрт тараадаг. Манад бас тийм байдаг юм байлээ. Тэрийг сонсчод бас айгүй сонирхолтой бас болж штэ гэж бодож байлаа ш. Мария Санта Мария төрөх эмнэлгүүд хаалгаа барих үзэл нэмэгдэж байгаа гэсэн хүн баг төрөөд гэсэн байна. Тийм тэгээд нөө их баригч гэдэг нэмж байгаа шүү дээ тийм. Энэ мэрэгжил ч гэсэндээ ер нь бол нэлээд багассан юм билээ. Тэгээд Солонгос ч гэсэндээ яг энэ мэрэгчлэр суралцахаасаа илүүтэйгээр арай өөр мэрэгжлүүдийг сонгодог болж байгаа гэсэн хандлага басан. Тэгэхээр нэг 700 жилийн дараа бол бас Солонгос улс тэр чигтээ бол алга болох тийм. Одоо ийм магадaltaй л гэсэн ийм. Гэтэ яг мэдээж хөдөлөө 700 жилийн дараа бол би амьд авахгүй шүү дээ. Гэтэ энэ бол иймэрхүү судалгаанууд бол нэлээд гарч эхэлж байгаа юм байна. За сараа хүнчин дөрж энэ чалгаагүй төрөл баг байгаа хүн амын өсөхийн тулд янз бүрийн арга хэмжээ авч байна. Тэр тусмаа залуу гэр бүлүүдэд нааштай боломж олцог олгож байгаа гэсэн байна. За Арена Ботхо Европоос ялгаагүй төрөл маш бага хөгшрөлт ихтэй төрөө төлж чадахгүй аюулт хүрч байна. Баяраа бомб сайнууд хоёрын нэвтрүүлгийг хүлээдэг болсон орой ажил тараал үзэж байна гэсэн байна. Найруулагч маань за мөн цагаа болгосон цаг болсон гэж найруулагч цагаа болгосон байна бүр. За тэгэхээр нэвтрүүлэг маань тэрээд өндөрлж байна. Бид гуравтаа хамтайсан бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Хүлээж сонссон сонсогчдаа маш их баярлалаа. Тэгээ маргааш өдрийн дэлхийн монголчууд нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Тэр баяртай. За тэр баяртай. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээд мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.